үзэгчид та бүхэндээ баасан гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг Төвийн Бүсийн мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээ, Дархуул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар тариаланчдын холбоо хамтран газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Засгийн газраас 10,000 тонн шатхуун нөөцөлж тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгож байна. Манай аймагт 25 тонн шатхуун хуваарлагдсан. Аж ахуйн нэгжүүд 3,500 төгрөгөөр гэрээлэн авч байна. Дархуул аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөө 4-р сарын 17-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг Дархуул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар тариаланчдын холбоо хамтран зохион байгуулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллагууд дэмжин оролцож, нийт 10 гаруй байгууллага мэдээлэл өглөө. Зөвлөгөөнд 50 гаруй тариаланч оролцсон юм а. Манайх 25,000 гаад тариалт хийн. За энэний нэг үндсэндээ 70% нь бол үр тариа, тэжээлийн ургамал, тусны ургамал. Үлдсэн 30% нь бол Төвийн Бүсийн нөгөө жимсгийн тариал. Ер нь манайх нэг өнгөрсөн жил жоохон гантай байсан ургас муу авсан. Гэхдээ 50,000 тонн ургас авсан. Энэ жил бол 60-аас 70,000 тонн ургас авах гэсэн юм зорилттой ажиллаж байна. Энэ жил бол бас харьцангуй газар чигсэл сайтай байна. Одоо жоохон дуулаараад ингээд явах юм бол тариалт эхлээд явчихаар. Ер нь Төвийн Бүсийн нөгөө тариалт бол эхэлсэн явж байна. Тэгээд бас манай аймгийн давуу тал яамны харьяа газрууд Дархуул аймагт төвлөрч үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ утгаараа бас манай зөвлөгөөнд Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэр яам, за мөн одоо ургамал хамгааллын газар, хөдөө аж ахуйн корпорац, зээлийн баталгаалтын сан гээд ургамал газар дээр хүрээлэн гээд энэ газруудаар мэдээлэл өгч байна. Тэгээд энэ бол бас яг хэрэгтэй тариалж чухал одоо ийм ялангуяа зөвлөө төрөлцгөөс авч байгаа газар тариалангийн талаар авч ирлж арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгохоор засгийн газар шийдвэр гаргасан. Олгогдоод явж байгаа. Манай аймагт бол нийтдээ 188 иргэн аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөө зээлийг авахар хүсэлт эрүүлсэн. Энийг бид өхөн бас хөнгө яамдаа уламжлаад өнөөдрийн байдлаар бол 16 аж ахуйн нэгж иргэн 1.3 тэрбум төгрөгийн зээл авчихад байна. За бусад үлдсэн аж ахуйн нэгж иргэдийн санал одоо судлагдаа явж байна. Дээр нь одоо шатхууны хөнгөлөлт олгож байна. Жишээлбэл одоо 1 тонн шатхууныг 1 литр дизель 3,400 төгрөгөөр тооцоод нэг гад одоо оногдох зарцуулах шатхууныг 10 литр байсан бол энэ жил 30 литр болгоод ингээд бас одоо тариалж ногоочдод энэ шатхууны хөнгөлөлт үзүүлж байна. За бас үрийн хөнгөлөлт 4 төрлийн хүнсний ногооны дээр нь бас улаан буудаан үрийн хөнгөлөлтийн нөхцөл олгож байгаа. Эргээд одоо зээлэр олгоод намар ургацаас нь төлбөр авахаар мөн одоо засгийн газар сая зарлалаа хөлимжаач хөгжүүлнэ гэдэг ямарваа нэгэн хүүгүүгээр хөлимж олгоно 2-3 хаваад мөнгөний төлөхөөр энэ ажил мөн удахгүй эхлэх гэж байна. Гэх мэтлэн бас ингээд засгийн газар Монгол Улсын засгийн газраас бас манай газар тариалангийн салбарын чиглэлээр олон хөнгөлөлтийн нөхцөл арга хэмжээ авч байна. Хаврын тариалчид бол хөрсний чиг бол урамштай талбайд болон гуурстай талбайд бол хөрсний чиг хангалттай, төмсний талбай болон бэлчээрийн талбайд бол дунд зэргийн чигийн нөөцтэй байна. 5-аас 7 дугаар сарын цаг агаараа өртсөн төлбөр бол ерөнхийдөө агаарын температурын дундаж бол олон жилийн дунджийн орчим 5-6 дугаар сарда бол хурд хүнс бол ерөнхийдөө мөн олон жилийн дунджийн орчим 7 дугаар сарда бол хурд хүнс олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна. За энэ жилийн хувьд бол газар тариаланд өнгөрсөн жил нэлээд гандалт болж бас эдийн хувьд компаниуд үр тариа эрхлэгчид нэлээд хүнд байдалд орсон. Энэ жилийн хувьд бол одоо бас л цаг агаар тийм тааламжтай биш. Ялангуяа одоо энэ шатхуун зээлийн асуудал дээр нэлээд газар тариалангийн эрхлэгчид бол нэлээд хүндэлтэр байх шиг байна. Яг л засгийн газараас явуулж байгаа хэмжээний дунд яг одоо үнэтэй ч гэсэн шатхуунаар бол бас бага зэрэг хангаад хүмүүс шатхуунаа татаж аваад үйлчлэл алгаа эхлэх гээд ингээл явж байна. Тэгээд цаг агаарын хувьд бол энэ жил 7 сарда бас гандаж маягтгүй л. Тэгээд одоо тэрэнд уйлдуулж л тариаланчид одоо тариалт юмнуудаа хугацаагаа тохируулж л одоо явах даа. Тэгээд нэг хэсэг нь бас бүр нэлээд дутагдaltaй аж ахуйн нэгжүүд байх шиг байна. За манай хувьд бол өөрөө үртэй. Тэгэхээр ийм хүндрэл бэрхшээлүүд ер нь жилд газар тариалагчид ер нь тохиолдож байдаг юм аа. Ялангуяа одоо энэ бэрхшээл дотроос бол энэ малын асуудал бол ялангуяа хүнд байдаг. Ялангуяа газар тариалагчид бол
одоо малаас тариагаа хамгаалах гэж их зардал гаргаад хашаа барьдаг. Тэрийг одоо малчид тасдаж, гэмтээж, хулгайлж ингэж авч байгаа. Тийм учраас энэ засгийн газар тариалангийн төв бүсийн одоо тухай хууль гарсан. Энэ хуулийг л одоо манай аймаг нэлээд сайн мөрдөж шат шатанда багийн дарга, сумын дарга, аймгийн даргаас эхлүүлээд энэ хуулийн залт юмнуудыг л одоо газар тариалан мөрдөж шившүүлвэл энэ тариалан эрхлэгчид ялангуяа хүнсний стратегийн бүтээгдэхүүн улаан буудаа тариалан эрхлэгчид бол ихээхэн тусдамэл удааг нь болох ёстой. Энэ тал дээр одоо ихээхэн дутагдлал одоо байдгаа өнөө цагтвал. Төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, хүнсний ногооны урамшуулал, шатхууны хөнгөлөлт зэрэг нь тариаланчдад бодит дэмжлэг болж байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа. Mobicom-ын дархан хотод байрлах TED салбар шинжлэгдэж дижитал боллоо. Шинэ өнгө төрхтөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн салбарын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Mobicom корпорацид 30 жилийнхаа ойг тохиолдуулаад мөн одоо Mobicom-ын дархан салбарын 30 жилийн ойг тохиолдуулаад дархан салбарынхаа одоо өнгө төрхийг шинжилж одоо шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Тэгээ өнөөдөр одоо нээлтийн арга хэмжээ маань болж байна. За тэгээд энэ шинжилсэн тогтолцоороо бид нар одоо дархан хотын биелэгдэл өөрмөц онцлогийг тусгасан ийм тогтолцолтой. За мөн одоо хэрэглэгчтэй илүү ойртож үйлчлэгээ үзүүлэх шинэ дэвшилтэт технологи үйлчлэгээнүүдийг одоо бодитоор биетээр яг мэдэрч үзэх боломжийг хангах зорилготой ийм шинжил хийгдсэн байгаа. За тэгээ ер нь бол 1996 оны 3 сарын 18-нд Mobicom корпорац маань үйл ажиллагаа эхлүүлсэн. За тэгээ мөн оны 11 сард дархан салбараа нээсэн. Энэ бол орон нутагт анхны салбар. Тэгэхээр энэ утгаараа бол одоо дархан салбар, дархан хотын иргэд дарханчууд маань бол бидний хувьд онцгой байр суурийг эзэлж явдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд одоо шинэ үйлчлэгээ бүтээгдэхүүнийг гаргахад одоо төрүүлж оруулахад анхаарч ажиллаж ирсэн байгаа. За тэгээд Mobicom маань бол дархан хотод 2021 оноос эхлээд дуудлагын төв одоо контакт центрийн үйл ажиллагаа мөн одоо явуулж эхэлсэн. Ингэснээр одоо 60 ажлын байр бий болгож орон нутагт бас одоо бодиттой хувь нэмэр оруулж явж байгаа. Мөн одоо Монголын газар зүйн нөөц дата төв бол дархан хотод байршуулсан байдаг. За тэгээд одоо 30 жилийн тэртээ нэг 2 ажилтнтай салбараа эхэлжсэн бол өнөөдөр одоо 80-аад ажилтнтай үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн одоо шинэ өөрөн холбооны үйлчлэгээс гадна одоо сүүлийн жилүүдэд бол хүмүүсийн өдөр тутмын амьдрал ахуйд хэрэг болохоор амар хялбар болох технологийн дэвшил шингэсэн үйлчлэгээнүүдийг бас танилцуулж явж байгаа. За тухайлбал Mobi Home өрхийн үйлчлэгээ, Sonsi Music Streaming үйлчлэгээ, Woo телевиз видео стриминг үйлчлэгээ, Mobi Life амьдралын даатгалын үйлчлэгээ, Sonsi гэх мэт одоо олон үйлчлэгээнүүдийг бол гаргасан байгаа. Тэгэхээр хэрэглэгчид маань энэ шинжилсэн салбарт хүрэлцэн ирээд эдгээр үйлчлэгээ яг боддоор нь мэдрээд туршаад одоо үйлчлэгээний ажилтнуудтай хамт одоо үйлчлэгээнүүдийн талаар мэдлэг авах боломжтой болсон байгаа. За мөн одоо шинжилсэн тухайн 7 хоногийн тухайн сарын онцлог бүтээгдэхүүн урамшуулалттай бүтээгдэхүүнийг танилцуулдаг юм болонтой болсон байгаа. Тэгэхээр хэрэглэгчид маань одоо салбарт ирэх болгонд юм шинэ онцлог бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг танилцуулдаг юм болонтой болсоноор онцлог болсон байгаа. За тэгээд та бүхнийг одоо шинжилсэн салбарт хүрэлцэн ирж үйлчлэгээ технологийн дэвшлүүдийг бодитоор мэдэрч үзээрэй гэж урьж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр урлагийн тоглолт болж мөн гар утас ухаалаг цаг Mobi Home өрхийн үйлчилгээний төхөөрөмжийн 3 хацтан шалгаруулсан юм а. Нээлтийн хүрээнд шог зураг зурулах, зураг авах үйлчилгээ, хиймэл оюун ухаантай шатар тоглох, хөтөч робот үйлчилгээ үзүүлсэн юм а. Та бүхэн дижитал салбарыг зорьсноор Mobicom-ийн үзүүлдэг бүх үйлчилгээг туршиж, гар утас дагалдах хэрэгслийг барьж ашиглаж үзэн авах боломжтой. Mobicom дархан салбар маань шинэ өнгө төрхтэйгээр дижитал бүх хэрэглэгчдэд үйлчлэгээ авахд илүү нээлттэй, илүү ойртож энэ сурвалжлыгээ хийлээ. Тэгээ өнөөдөр нээлттэй хийлээ. Манай Mobicom корпорацийн удирдлагын багууд бүгд ирлээ. За тэгээд онцлох юм бол Mobicom дархан салбар манай бас энэ жил 30 жилийн ойгоо ус давхар тэмдэглэж байна. Дээрээс нь Mobicom-ийн Mobi Home үйлчлэгээ маань дархны бүх орон сууцнд сүлжээгээ оруулан энэ сар болон 5 дугаар сард бүх
үйлчилгээндээ 50% хөнгөлөлтөө үйлчлэг одоо үзүүлж ийн гэсэн үг. Тэгэхээр тийм учраас дарханчууд та бүхнийг Mobicom үйлчлэгээндээ сонирхож одоо тест үзэх боломжтой бид энэ ард талд одоо харагдаж байгаа энэ болон дээрээ тестлээд үзэх боломжтой гэсэн. Та бүхнийг манай салбараар хүрэлцээрч одоо бүтээгдэхүүн үйлчлэгээтэй өөрийн биеэр танилцж сонирхохыг бас урьж байна. 25 жил яг хэрэгжилж байна. Тэгээд өнөөдрийн Mobicom-ийн 30 жилийн салбарын нээлтийн үйл ажиллагаанд оролцоод энэ цуглаанд нь оролцоод алтан болсондоо маш их баярлж байна. Тэгээд одоо Mobicom-ийн дархан салбарын бүх ажилчдаа ажилд нь улам өндөр амжилт хүсье. Тэгээд дарханчуудаа маш сайн үйлчлэгээ үзүүлж улам илүү амжилттай байхыг хүсье. Та бүхэн дижитал салбарыг зорьсноор Experience Zone буюу бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх боломжтой юм а. Дэлгэрэнгүй танилцуулбал хэрэглэгчдэд үйлчлэгээ үзүүлэх үйлчилгээний хэсэг, гар утас дагалдах хэрэгслийн хэсэг, Mobihome өрхийн үйлчилгээ, MyMobi дугаарын үйлчилгээ, MobiLife даатгалын үйлчилгээ, сонсоё дуу хөгжмийн үйлчилгээг туршиж үзэн 5 тухтай орчинд үйлчилгээ авангаа уцаа зэниглэх боломжтой. Цагийн хуваар ажлын өдөр 9-өөс 17 цаг, амралтын өдөр 10-аас 15 цагийн хооронд ажиллана. Хаяг шин дархан 16 давхрын урд аюулгүй тойргийн зүүн талд Mobicom TD дижитал салбар байрлаж байна. Mobicom дарха салбарын нээлтийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилнэ. Mobicom-ийн дархан хотод байрлах TD салбар шинжлэгдэж дижитал боллоо. Шинэ өнгө төрхтөгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн салбарын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Mobicom корпорац одоо 30 жилийнхаа ойг тохиолдуулаад мөн одоо Mobicom-ийн дархан салбарын 30 жилийн ойг тохиолдуулаад дархан салбарынхаа одоо өнгө төрхийг шинжилж одоо шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Тэгээ өнөөдөр одоо нээлтийн арга хэмжээ маань болж байна. За тэгээд энэ шинжилсэн тогтчлолтоор бид нар одоо дархан хотын биелэгдэл өөрмөц онцлогийг тусгасан ийм тогтчлолттой. За мөн одоо хэрэглэгчтэй илүү ойртож үйлчлэгээ үзүүлэх шинэ дэвшилтэт технологи үйлчлэгээнүүдийг одоо боддоор биетээр яг мэдэрч үзэх боломжийг хангах зорилготой ийм шинжил хийгдсэн байгаа. За тэгээ ер нь бол 1996 оны 3 сарын 18-нд Mobicom корпорац маань үйл ажиллагаа эхлүүлсэн. За тэгээ мөн оны 11 сард дархан салбараа нээсэн. Энэ бол орон нутагт анхны салбар. Тэгэхээр энэ утгаараа бол одоо дархан салбар дархан хотын иргэд дарханчууд маань бол бидний хувьд онцгой байр суурийг эзэлж явдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд одоо шинэ үйлчлэгээ бүтээгдэхүүнийг гаргахад одоо төрүүлж оруулахад анхаарч ажиллаж ирсэн байгаа. За тэгээд Mobicom маань бол дархан хотод 2021 оноос эхлээд дуудлагын төв одоо контакт центрийн үйл ажиллагаа мөн одоо явуулж эхэлсэн. Ингэснээр одоо 60 ажлын байр бий болгож орон нутагт бас одоо бодтой хувь нэмэр оруулж явж байгаа. Мөн одоо Монголын газар зүүн нөөц дата төв бол дархан хотод байршуулсан байдаг. За тэгээд одоо 30 жилийн тэртээний 2 ажилтнтай салбараа эхэлжсэн бол өнөөдөр одоо 80-аад ажилтнтай үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн одоо шинэ өөрийн холбооны үйлчлэгээс гадна одоо сүүлийн жилүүдэд бол хүмүүсийн өдөр тутмын амьдрал ахуйд хэрэг болохоор амар хялбар болох технологийн дэвшил шингэсэн үйлчлэгээнүүдийг бас танилцуулж явж байгаа. За тухайлбал Mobihome өрхийн үйлчлэгээ, Sonsi music streaming үйлчлэгээ, Woo телевиз видео стриминг үйлчлэгээ, MobiLife амьдралын даатгалын үйлчлэгээ, Sonsi гэх мэт одоо олон үйлчлэгээнүүдийг бол гаргасан байгаа. Тэгэхээр хэрэглэгчид маань энэ шинжилсэн салбарт хүрэлцэн ирээд эдгээр үйлчлэгээ яг боддоор нь мэдрээд туршаад одоо үйлчлэгээний ажилтнуудтай хамт одоо үйлчлэгээнүүдийн талаар мэдлэг авах боломжтой болсон байгаа. За мөн одоо шинжилсэн тухайн 7 хоногийн тухайн сарын онцлог бүтээгдэхүүн урамшуулалттай бүтээгдэхүүнийг танилцуулдаг юм болонтой болсон байгаа. Тэгэхээр хэрэглэгчид маань одоо салбарт ирэх болгонд юм шинэ онцлог бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг танилцуулдаг юм болонтой болсоноор онцлог болсон байгаа.
За тэгээд та бүхнийг одоо шинжилсэн салбарт хүрэлцэн ирж үйлчлэгээ технологийн дэвшлүүдийг бодитоор мэдэрч үзээрэй гэж урьж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр урлагийн тоглолт болж мөн гар утас ухаалаг цаг Mobihome мөрхийн үйлчилгээний төхөөрөмжийн 3 хацтан шалгаруулсан юм а. Нээлтийн хүрээнд шог зураг зурулах, зураг авах үйлчилгээ, хиймэл оюун ухаантай шатар тоглох, хөтөч робот үйлчилгээ үзүүлсэн юм а. Та бүхэн дижитал салбарыг зорьсноор Mobihome үзүүлдэг бүх үйлчилгээг туршиж, гар утас дагалдах хэрэгслийг барьж ашиглаж үзэн авах боломжтой. Mobihome дархан салбар маань шинэ өнгө төрхтэйгээр дижитал бүх хэрэглэгчдэд үйлчлэгээ авахд илүү нээлттэй, илүү ойртож энэ сурвалжлыгээ хийлээ. Тэгээ өнөөдөр нээлттэй хийлээ. Манай Mobihome корпорацийн удирдлагын багууд бүгд ирлээ. За тэгээд онцлох юм бол Mobihome дархан салбар манай бас энэ жил 30 жилийн агаа бас давхар тэмдэглэж байна. Дээрээс нь Mobihome үйлчлэгээ маань дархны бүх орон сууцнд сүлжээгээ оруулан энэ сар болон 5 дугаар сард бүх үйлчилгээндээ 50% хөнгөлөлтөө үйлчлэг одоо үзүүлж ийн гэсэн үг. Тэгэхээр тийм учраас дарханчуу та бүхнийг Mobihome үйлчлэгээндээ сонирхож одоо тест үзэх боломжтой бид энэ арталт одоо харагдаж байгаа. Энэ болон дээрээ тестлээд үзэх боломжтой гэсэн. Та бүхнийг манай салбараар хүрэлцээрч одоо бүтээгдэхүүн үйлчлэгээтэй өөрийн биеэр танилцж сонирхохыг бас урьж байна. 25 жил яг хэрэгжилж байна. Тэгээд өнөөдрийн Mobihome 30 жилийн салбарын нээлтийн үйл ажиллагаанд оролцоод энэ цуглаанд нь оролцоод алстан болсондоо маш их баярлж байна. Тэгээ одоо Mobihome дархан салбарын бүх ажилчдаа ажилд нь улам өндөр амжилт хүсье. Тэгээд дарханчуудаа маш сайн үйлчлэгээ үзүүлж улам илүү амжилттай байхыг хүсье. Та бүхэн дижитал салбарыг зорьсноор Experience Zone буюу бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх боломжтой юм а. Дэлгэрэнгүй танилцуулбал хэрэглэгчдэд үйлчлэгээ үзүүлэх үйлчилгээний хэсэг, гар утас дагалдах хэрэгслийн хэсэг, Mobihome мөрхийн үйлчилгээ, MyMobi дугаарын үйлчилгээ, MobiLife даатгалын үйлчилгээ, сонсоё дуу хөгжмийн үйлчилгээг туршиж үзэн 5 тухтай орчинд үйлчилгээ авангаа уцаа зэниглэх боломжтой. Цагийн хуваар ажлын өдөр 9-өөс 17 цаг, амралтын өдөр 10-аас 15 цагийн хооронд ажиллана. Хаяг шин дархан 16 давхрын урд аюулгүй тойргийн зүүн талд Mobihome TD дижитал салбар байрлаж байна. Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид дархны дулааны цахилгаан станц Төрийн өмчит төвцөд компанийн үнсэн сан үйл ажиллагаатай танилцж асуулт саналаа илэрхийллээ. Дархны дулааны цахилгаан станцын үнсэн санг цаашаад хэрхэн яаж ашиглахыг иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны шийдвэрээр шийдвэрлэнэ. Дархны дулааны цахилгаан станц Төрийн өмчит төвцөд компанийн үнсэн далан салхинд хийсэж орчны бохирдол үүсгэж байна. Энэ асуудлаар цаашаад ямар арга хэмжээ авах, бодлогын түвшинд ямар шийдвэр гаргах талаар санал солилцохоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн зөвлөгөөнийг шуурхай зохион байгууллаа. Дархны дулааны цахилгаан станц Төрийн өмчит төвцөд компанийн захирал Жаргал сайхан компанийн үнсэн далан болон ерөнхий үйл ажиллагааг танилцуулж мэдээлэл өгсөн юм а. Төлөөлөгчид үнсэн даланг нүүлгэн шилжүүлэх, өөр байршилд газар олгох, хаягдал үнсийг дахин боловсруулж эргэлтэд оруулах зэрэг экологийн бохирдлыг таслан зогсоох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах хэд хэдэн хувилбарыг дэвшүүлж санал солилцлоо. Байгаль орчин чиглэлийн үнийн хувьд голын татамд дахиж далан байгуулах нь бол эрсдэлтэй. Монгол улс ч Орос улстай хилийн усны хилцээртэй байдаг нэгдэлтэй. Энэ бүр олон улсын усны аюулгүй байдлын төвчний асуудал болоо хэрэгж зөвхөн дарах биш. Тэгэхээр энэ дахиж нэмж далан олох асуудал бол байж болзошгүй асуудал яалтчгүй. Тэгэхээр өөр шийдэл гарцаа ярих хэрэгтэй. Одоо тухайлбал Жаргал сайхан захирлж штэ. Энэ үнсийг компани барилгын материалын чиглэлийн компаниудад судалгаа шинжилгээ хийгээд барилгын материал ашиглаж болох хэсэг талаар нь одоо судалгаа шинжилгээ хийж тэзүү юм нэгж гээд ингээд ашиглаад эхлүүл сайн. Гэхдээ ашиглахад нь одоо засаг дарга бидэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэр үнсэн цаг боловсруулах, үйлдвэр байгуулах, газрын шийдэж өгөх тал дээр нь одоо аймгийн иргэд бол шийдэл гаргаж өгөх. Үүсээр болчихно. Нөгөө тал нь суларцсан 5 жилийн дараа дахиад далан барих асуудал иргэдэл мөн станц дээр зөвлөгөө яг л сууж байгаа байна. Тэр эцсийн шийдлээ бид нар тун оновчтой гаргаад алсаа харсан шийдэл гаргаж төлөөлөгчд маань энэ дээр бас дуулаа нэлээд сайн ярих. Тэрдээ хүний эрүүл мэндэд муу юм уу? Байгаль орчны эрүүл мэндэд муу юм уу? Байгаль орчны газар хэлээд шүү дээ. Хараагуулын савгаазын захирал болохгүй. Эрүүл мэнд бол мэдээж одоо энэ үнсэн далан дам шууд хэлбэрээр хүний эрүүл мэндэд нөлөөлнө. Энэ байгууллагын гол зорилго хэрэглэгчтэй үргэлж тасралтгүй найдвартай цахилгаан дулааны эрчим хүчээр хангах.
энэ байгууллагын ажлаа хийж байгаа. Өнгөрсөн жил үнэхээр яг аргагүй газрын асуудал шийдэгдэг учраас үнс овоолж өнөөдрийн нөхцөл байдал үүсгэр өөр аргагүй байсан. Дөрөв жаргал сайхан захирлын хэлдгээр жижиг эрсдлээр том эрсдлээ одоо хааж л байгаа асуудал. Ер нь цаашдаа бид нар бас ийм юм асуудлуудыг дахиж үүсгэж авахгүй тулд аймаг өөрөө орон нутаг өөрөө эрчим хүчний нэгдсэн бодлоготой байх ёстой. Энэ ч утгаараа би бодлогын баримтчиг санаачлалыг албан ёстой хурлын даргад бас өгсөн. Ер нь энийг цааш давж хэвлүүлээ хэрэгжүүлэх ёстой. Үнсэн сан гэдэг бол зөвхөн Дахны дулааны цахилгаан станцын асуудал биш. Энэ бол Дахин уул аймгийн асуудал. Тийм болохоор эндээ хэвлүүлээ нэгдсэн бодлогоо гаргаад цаашдаа бүх юм хооронд нь уяад ингэж явах нь бол зүйтэй шүү гэдэг нэгдүгээр саналыг хэлэх гэж байна. Хоёрдугаар энэ нэлээд холбогд галзны усуудын тайлбарыг сонслоо. За ямар ч үсэн бид одоо энэ нэг шийдэл гаргаад ингээд ажил хэрэг болгоод ингээд явахсаар байтал мэдээж хугацаа шаардна. Одоогийн ашиглаж байгаа хуучин үнсэн сан сэргээгээд ашиглаж байгаа үнсэн сан маань хэдийгээр 4 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж байгаа боловч бид нар алсыг харсан ба шийдвэр гаргах ёстой. Иргэдийн хуралд мэрэгжлийн баг бүрэлдэхүүнээр боловсруулсан хэд хэдэн хувилбаруудыг оруулж ир танилцуулаад эндээсээ дэмжихгүй юу зөв буруу юу гэдгийг бүгдээр ярилцах асуудал байдаг. Энэ асуудлыг олон жилийн өмнөөс ярьжсэн л гэж юм. Тэгээд ярьжсэн бол яагаад энэ асуудал өнөөдрийн байдал хүрчвэ гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Энд ямар ч манай аймагт энэ эрчим хүчний нэгдсэн бодлого гэдэг юм алга. Би түрүү өглөө очиход тэр сан нэг юм дөрвөлжин сан 4 жилдээ нэг дүүрдэг гэж ойлгосон. Тэгэхээр одоо энэ 4 жилийн хугацаанд энэ саяны үүсэж байгаа тэр тоосчлт үнс хийдэг асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг бид нэр олох хугацаа байна гэж харж байгаа. Гэхдээ харамсалтай хаврын завшуурнаар өмнөх өдрүүдэд хийсгэлээр бид нэг л агаараар ажиллаж байгаа хүмүүсээ бидэрт их баг хэмжээний эрүүл мэндийн асуудал үүсэж байгаа гэдэг нь харамсалтай байна. Тийм ч учраас би тэр асуудлыг хөндөж ярьсан. Бид нар үнс хийж байгааг харж байгаа, үнс байгааг харж байна, үнсийг дээрээс нь болж байгааг харж байна. Тэр шороо тоос чи хийсгч хүртэл өөрөө бас эрүүл мэндийн асуудалтай шүү. Үнс нь шороо олоод хувирч байгаа байхгүй юу? Тэгээд тэр газрын асуудал яригч чинь шороо овоолох хийж байгаа чинь доороо газартай тэр газар чинь бас ямар учиртай газар вэ? Олголт хийгсэн хийдэг үгээд ингээд зүүнний асуудал ингээд ярьж болохоор байгаа. Тэгэхээр миний хэлж байгаа хоёр сан тодорхой маш тодорхой хоёр сан бол энэ олон байгууллагууд нэгдээд дундаасаа ажлын хэсэг байгуулад энэ засагдар гүйцэтгэх юм уу яаж гэдэг ингээд эндээс маш хурдан шуурга гарчиг хайгаач. Энэ газрыг олгоход бас нэг тодорхой дистаралтай өгөхөд бас зарчимтай ийм зүйлүүд байгаа юм л да. Өнгөрсөн хавар одоо дулааны станцаас өгсөн албан бичгүүд ингээд хидж байгаа юм бас нэлээд олон дахин иргэдийн урал руу ч өгсөн. Тэгэд энэ одоо газрыг олгохын тулд бас тодорхой хэмжээнд одоо дархан сумын ч юм уу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мэдээж одоо тусч ингэж олохгүй бол тэр кадастр юунд нь бүрдэгтэйгүй ямар нэгэн газрыг одоо шууд маягаад одоо олгоход бол хүндрэлтэй ийм байдаг. Тэгээ бүр 12 сард энэ газрын асуудлаа шийдэж оруулах ийм асуудал гарч ирж байгаа. Ер нь бол. За тэгээд энэ одоо үндэсний асуудлыг шийдэхэд ядчил одоо энэ газрын асуудал, малчин багийн асуудал, малчин багийн баг иргэдийн нийтийн хурал мурлаар хилцүүлэх гэл энэ хог хаягдлын асуудал чинь зөвөр одоо бараад хогийн цэгийг аваачаад нэг газар аваачаад болох биш. Нэг газар байрлуулах шинж сум орон нутгийн хилцүүл гэдэг олон ажлууд ингэж давхар гарч ирдэг ийм асуудлууд байдаг. Тэгээд бид нэг газар олох асуудал дээр бол энэ бүх одоо бичиг баримт, энэ хараа өрөө газрын ус тэгээд бүх асуудлуудаа шийдэхэд бол маш улс өөртөө содолж энэ одоо нөлөөлөл үнэлгээ бүх юма хийж ингэж л явахгүй болохгүй. Тэгээд одоо манай энэ 10 га газар төлөвлөчөөд байгаа энэ газар дээр ихэд чинь бид нар хийхийн тулд одоо энэ компани хөх сай буурал гэдэг компани 900 гаруй сая төгрөг оруулаад хөрөнгө оруулалт хий. За энэ 996 мянган жилд гарч байгаа энийг гаргахын тулд 3-8 цагт 3-8 м куб одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр бариад ингээд явлаа гэхэд энүүнийх нь одоо барилгын материалын одоо хөгжлийн төв дээр одоо юмгаа батлуулах, байгаль орчны яам дээр батлуулах гэдэг энэ ажлууд нь одоо ингээд дархны энэ станц дээрх ажлууд нь яг одоо явагдаж байгаа. Тэгээд энэ батлагдвал одоо хэрэгжих учраас энийг одоо эзэмшүүлээд өгчих хэцүү. Бүр одоо нөгөөдөл чинь эзэмш авчгаад хийсэн ч үгүй ингээд өрн таран болгоочдөг энэ зүйлдээс манайхан аймаг одоо хаширцсан учраас одоо бас энийг зүгээр ашиглалтын гэрээр өгөх гэхээр хөрөнгө оруулалт оруулахгүй гэдэг нэг ийм одоо зовлон бас газрын асуудал төр байдаг юм аа.
За дархан төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудал дээр ихэд бид нар яг одоо нодлон соронзон гео хайгуулын судалгаа хийсэн одоо хайгуулын гүний өрөмдлөгөө хийж байгаа. Тэгэхээр энэ өрөмдлөгийн ажлууд нь хийгдээд үнэхээр нөөц тогтоогдвол нөөц эрдэс соёлын зөвлөөр нөөц нь тогтоогдоод батлагдаад дахиад хэдэн жил ашиглана гэсэн ийм юм гараагүй учраас одоо бид нар дахиад цаашаага одоо яг үг нь авна гэхэд одоо хүндрэлтэй ийм нөхцөл байдал үүсчихэд одоо ингээд гүний хайгуулын өрөмдлөг эхэлж гисэн одоо нөөц нь тогтогдсны дараа энэ чинь эрдэс соёлын зөвлөлөөр нөөцөө тогтоогдож тэгээд ашиглалтынхаа тэр нөөц тогтоогдохгүй бол бид нар хамгаалгаа. Тэгэхээр тэр гео соронзон хайгуулаараа бол байгаа нь илэрч байна гэж тогтоогдсон учраас гүний өрөмдлөгөө хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нөөц тогтоогдчихвол бид нар цаашаа одоо боломжгүй гэсэн үг. Хэдэн жилийн дараа бид нар олборлно ямар аргаар олборлох юм байгаа чи ашиглалтын төлөвлөгөөгөө гаргана. Ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энийг бол бас яг одоо тал талаасаа биднээс нарийн яар содлогын зүйтэй төлөөлөгчнөр хэлж байгаа яг боломж байгаа юу байхгүй юу цаашаа хэдэн жилийн дараа бид нар нөөцөн дуусаад энэ үнийг хэрэгжих вэ гэдэг асуудлаа тодорхой гаргаж өгдөлөө ширээний ар сууж ярилцсан зүйтэй. За энэ үнийг бол үйлдвэр дулааны станц одоо үнэхээр одоо энэ дээрээ төмрийн хөдрөө зөв өдрөнгөт нь буцаагаад үнс аваачаа тэндээ болох юм бол тэгвэл ашиглахгүй нөөц тогтоогддог хэсгээр нь бид нар ийм мембран тавьж агаад булчлаад энэ хожих асуудлаа яриа бэрэ гэдэг энэ ажил хэргийн уулзалтуудыг яралтай зохион байгуулах ажлыг хийцгээхэн зүйтэй байхаа. Нэгдүгээр усан далангийнхаа нэг болон дээр овоолцсон байгаа юм. Нилээн өндөр тогтоочсон. Нилээн одоо бас тал тийшээ 400-400 энэ үнийхээ нэг болонд л өндөрлөд овоолцсон байгаа газар өгөөг учраас энэ үнийг яг зөвхөн би уурхай мэрэгжлийн хүний хувьд бол яг отоолууд ингэж босдог л доо. Тэгээд маш өндөр отоолууд босдог. Энийг шороогоор техникийн нөхөн сэргээлтийн хийж маш сайн шороогоор одоо дүүргээд өнөөдөр захирчийн албанаас нодлон жил зөөсөн энэ суурийн шороогоор л одоо болж байгаа юм. Одоо дахиад шороонууд энэ дархан дотор байна энийг аваараа гэдэг энэ хэрэгжүүлэгч байгууллагууд нь өгж байгаа. Дахиад одоо энэ зууны энэ шороонуудаар нэлээд сайн хүчиж энийг болох ажлыг станцтай хамтарч энийг зохион байгуулж нэлээд зузаан болж энэ налуу хэсгийг ядаж одоо хийсэд байхгүй бороо орхлоор урсаа дахиад ил гараад байхгүй хэмжээнд аваачих ийм зүй ярьсны шаардлага байгаа дахиж хийсгүй болгох. Түүнээс одоо бетоноор учин гэдэг юм уу ямар нэгэн байдлаар энийг бол одоо бид нар дараа нь биологийн нөхөн сэргээлтийн байгаль орчны газар зөвхөн торгох хянах одоо энэ нэг зогсоох асуудал шинүүн дээрээс бодлогын хэмжээнд яаж нөхөн сэргээх үү энийг биологийн нөхөн сэргээлтийг хийсэхгүй байх гэдэг энэ арга хэмжээр орох ёстой. За тэгээд төлөөлөгч нар маань ч гэсэн өнөөдөр асуудлуудаа тодорхой хэллээ. Тэгэхээр би юуны төрөнд эхлээд нэг зүйлийг жагаад онцгойлон хэлмээр байна. Энэ компани асуудал шүү гэдгийг хэлж байгаа хэд хэдэн төлөөлөгч гарлаа. Энэ үнэ. Тийм учраас энэ бодлогыг дархан дулааны сэлхээ станц өөрөө толгойлж удирдах авч явах ёстой. Иргэдэд урал засаг дарганы ажлыг гаргаад явуулах асуудал биш. Энэ танаа менежмент төлөвлөгөөнд байх ёстой асуудал. Өнгөрсөн жил газрын асуудал яригдсан шүү. Үнэн шүү. Надад нэр устдаа цагтаа минуттайгаа мессежээр байж байгаа. Өнгөрсөн жилийн асуудал үүссэн. Би өнөөдрийн асуудал яригдсанаар 4 сарын 3-ны асуудал сөхөгцлөөр өнөөдрийн зөвлөгөө хийгээд байгаа асуудал биш. Өнгөрсөн жил яг өдөрт энэ станцаар ажиллахдаа одоо та нар тэр DBS бусад телевизийн мэдээллүүдийг үзээрэй. Үнсэн далангийн асуудал үүсчлээ. Газар дээр нь бид нар үзэж танилцж байна. Газар олох боломж алгаа. Тийм учраас одоо байгаа үнсэн далангаа дахин ашиглах ийм чиглэл өглөөгөө би хэлээ гараа явуулсан жилийн өмнө. Энэ өнгөрсөн жил яригдсан асуудал. Газар олгоогүй учраас хоёрт хавсан арга хэмжээ нь өнөөдрийн үнсэн даланг дахин ашиглаж хуучин байсан хүмүүсийг гаргаж ирсэн асуудал нь өнөөдрийн нийгэмд байсан үүсэж байгаа асуудлыг үүсгээд бодит байдал дээр юу хийж байна гэдгийг станцаас зохион байгуулж байгаа ажлыг бид нар газар дээр нэрж үзэж танилцж байгаа. Тэгэхээр энэ төлөөлөгчдийн гаргаад байгаа байнгын бороожуулах, хөрсжүүлэх тэр ажлуудаа сайтар хийгээрэй жагаад байгаа. Дахиж ийм асуудал үүсэхгүй байх үүргийг та хүлээн шүү. Танай компани хамт олон хүлээн шүү. Энийг би бүр зөрөө зохон нэмэлж хэлье. За дараа нь бид яах вэ гэдэг асуудал нь бол үнэхээр иргэдийн аюулгүй байдалд хөндөд байгаа учраас бид тэр дараа нь дарж бушрах уу, барилгын материалын үйлдвэрлэх уу гэдэг нь аймаг бодлого тодорхойлж энэ дээр саналаа тавьсны үндсэн дээр газраа тодорхойлчлоо. Компаниуд саналаа илэрхийлж байна. Энийг бид тэр хууль дүрмийнхэн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь хийлгэж явах нь зүйтэй гэдэг дээр би санал нэг байна. Өнөөдрийн төлөөлөгчдөөс гарсан сая маш олон саналууд тэр газар өгөөг нь зөвөө гэдэг асуудлыг ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь зөв л биш үү? Тэр зарим нь болохоор газар өгөөгөөс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэдэг асуудлыг яриад байгаа. Энэ дээр одоо шийдэл гаргаж чадахгүй байсан учраас түрүү хэлээд байгаа юм бас. Мэргэжлийн байгууллагуудын гаргаж байгаа саналууд бүгд ингээд одоо байгаль орчин тулгай даргын асуудлууд ингээд хоорондоо зөрөлдөд байгаатай адилхан бүгд гаргасан ямар шийдвэрийг болохгүй гэдэг байгаа байхгүй. Газар олгосон ч болохгүй,
олгоогүй болж бас болохгүй гэдэг бүгд нь болохгүй гэдэг байгаа байхгүй. Тийм учраас бид нар яах вэ гэдэг шийдтийг л олуулаа бөөнөрөө зөвлөдөж тал талаас нь ярилцъя гэдэг энэ зөвлөгөөнийг хийж байгаа асуудал байхгүй юу. Одоо жишээлбэл дахиад хэлж штэ. Өөр газар олгоё сая элдв төлөвлөж ярьлаа. Жагаад байгаа тийм боломж байгаа юм уу? Дахиад өөр газар олголоо гэхэд тэрийг зайлуулах станцаас тэр төлөвсөн газар хүртэл дахиад татах хоолоо татна үстэй. Тийм үстэй. Усан хоолоо татна шүү дээ. Тэр энэ хөрөнгө санхүү бидэрт байгаа юм уу? Тэгэхээр бид нар айгүй прагматик буюу бодит байдал дээр дүн шинжилгээ хиймээр байгаа байхгүй юу? Станц байх уу байна? Үйл ажиллагаагаа явуулах уу явуулна? Үнс гарах уу гарна? Үнсийг энэ далан дээр авах уу авна? Энэ бол хязгаарч өөрчлөгдөх асуудал. Одоо тэнд очсон үнсийг яах вэ гэдэг зүйлийг л ярихаас биш энэ ус төрчих асуудал ерөөсөө биш. Энэ өнөөдөр ингээд бид нар нэг ярианыхаа өнгөн дээр ус төржиж нэг буруудах гэдэг асуудал биш учраас өнөөдөр энэ зөвлөгөөн дээр төлөөлөгчдийн саналыг сонсож газар дээр нь үзэж ийм зовлон проблем аймаг дээр ирсэн учраас та нар маань саналаа илээч гэж авчирж уулзуулж байгаа нь энэ юм аа. Тэгэд жагаад дараад би дахиад хэлээ та ажлын хэсэг гэдэг юм уу тэр компанийнхаа менежмент төлөвлөгөөнд оруулаад манайхын захирагчийн албаны дарга хотын захирагчийн зөвлөлт тулгаа дарга гэдэг бөөнөрөө оролцоод ямар гарцууд байна гэдгээ бүгднийг та нар ярилцаад тэгээд нэг бодлоготой нэг шийдвэртэй болчоод иргэдийн уралд эргэж танилцуулаач. Засаг даргад эргэж танилцуулаач. Газар олгоод шинээр хийх нь зөв байгаа мó? Одоо тэгвэл энэ далангаа бүрэн учаад аюулгүй болгочвол дараагийнхаа далайг суллах юм уу? Хэрвээ энэ аюулгүй болчихвол бидний дараагийн бодлого нь бол тэр таны хэлээд байгаа 4 5 дугаар далайг дахиад хоослоод энэ шиг учаад аюулгүй болгох нь зүг гарц үүж болно шүү дээ. Шинээр газар болохгүйгээр хуучнаа ашиглах нь. За иргэдийн төлөөлөгч гэдэг бол ард иргэдэд төлөөлж байгаа төлөөлөл болохынхаа хувьд бол үүргээ гүйцэтгэж ажилласан. За төлөөлөгч Элдэв сайхан Баясгалан нар бол алтан бичгээр аймгийн иргэдийн хуралдан хандсан. За мөн хот суурин дэд бүтцийн хөгжлийн хороо Амгаланбаяр даргатай хорооныхан бол бас зөвлөгөөн шуурхай зохион байгуулъя гэдэг хүсэлтэд ирүүлсний дагуу нөхцөл байдал дээр нь үзэж танилцаж байгууллага дээр нь зөвлөгөөнөө зохион байгууллаа. Гэхдээ энэ шуурхай гормоор зохион байгуулагдсан. Эх 7 хоногийн дунд буюу 3 дахь өдөр гэхэд өнөөдрийн зөвлөгөөнөөс гарсан саналуудыг нэгтгэж бид нар засаг даргын тамгын газарт хүргэн. Засаг даргын тамгын газар тэрэн дээр ажлын хэсэг гаргаж ажиллаад за ингээд дараагийн одоо байгаль орчны наривчилсан үнэлгээ хийлгэх ажлын хэсгийг ажилуулах бүх одоо нэгдсэн хуралдаанаа зохион байгуулаа. Буцаагаад хурлын хуралдаанаар саналаа боловсруулж оруулж ирж тэнц шийдвэр гаргана. Зөвлөгөөнөөс бол тодорхой шийдвэр гардаггүй саналыг боловсруулж нэгтгэж хөргүүлдэг ийм уламжлалтай. Тэгээ энэ дагуу ажиллалаа. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.